За баярлалаа. Би бас энэ хуулийг хилцэх хэсгийг нь дэмжиж байгаа. Сая телехан гишүүн бол баг тодорхой хэлжлээ. Үнэхээр хууль бол бас сайн хууль гарсан. Хэрэгжүүлэх шатндаа мэдээж бас тодорхой хэмжээний саатлууд бол учирж байгаа гэдгийг л ойлгож байгаа. Тийм учраас бол энэ хуулийг хилцээд зохисныхын зөв байрлалд оруулаад явах нь зөв байхаа гэж ингэж бодож байна. За би ардын намынхныг бас ойлгож байна. Үнэхээр улс төр хийж байгаа цаг нь хэрцүү учраас гарсан орон зай болгонд улс төр хийх гэж оролдоод байна л да. Тэгээ энэ нь бас хэр тааламжтай юм бол. Энэ улсуудад таалагдж байгаа болов уу гэдгийг бас та бүхнийг өөрсдөө бодоосэй гэж бодож байна. Намын шийдвэр даглаа гэж ингэ сая ингэ төвшин гişүүн бас ярьж байна. Гэхдээ ардын намч гэсэн хамтарсан засагт орохдоо намынхаа шийдвэрийг л дагсан шүү дээ. Тэгээ яг энэ утгаар л бид нэр ойлгож бодож ярих хэрэгтэй шүү дээ. Манай намын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан үнэн. Тэрэнд бол бид хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ утгаар л бид хандж байгаа шүү дээ. Тэрнээс одоо өөрсдөө нэг өөр юм яриад нөгөө талд нь гарахлаараа бас нэг өөр юм яриад иж болохгүй шүү. Тэгээ би хамтарсан засагт орсол юм бол бас хилцлээ дагаж явмаар байна. Хилцлийн баримт бичгээр олон зүйл залтууд байгаа шүү дээ. Гол залтууд. Тэгээ тэрийг бид биш харин ардын нам зөрчөө яваад байгаа юм биш үү? Юм болгон дээр орж ирээд дандаа эсрэг байр суурь бариад явах юм. Тэгээ яаж бид нэр хамтарч ажиллах юм? Хэрвээ хамтарч ажиллаж чадахгүй хийж байгаа ажлуудаа эргүүлж шүүмжлээд байх юм бол тэгвэл засагтай байх хэрэг юу байгаа юм? Баг хурлаараа шийдэлтэй. Тэгээ шийдэл нэг талдаа гараад ярьдаг юм яриад явах юм бол хин хиндээ бас амар байж магадгүй шүү. Ийм л юмнуудыг хэлмээр байна. Үнэхээр одоо ингээд хамтарсан чим шиг, хамтраагүй чим шиг оруулж ирсэн хууль, оруулж ирсэн тогтоолын шийдвэрүүдийг янз бүрээр эсэргүүцэж, янз бүрээр буруутгаж, баалж явах ямар очтой юм бэ? Ингэж болохгүй шүү дээ чинь. Гүйгүй тэгээ юм ярихлаар өргөлзөөд эхлэхээ. Өчигдөр хүртэл өргөдлийн байнгын орон дээр та нар зүгээр нэг ярих ёстой асуудал ороод ирэнгуут л сандчаад байна лээ. Яагачгүй байхад юунд нь сандраад байгаа юм. Ярих юм ил тод ярил л да. Тэгээ ярьсан юм дээр зөв бурууг нь ард түмэн шүү дээ угаасаа. Тэрнээс бид нар нэг айгаа дэмзэглээд та нарыг бараадж гүгээд байгаа юм байхгүй шүү дээ.